За ингээд орж ирэнгүүт ерөнхийдөө бол спорт картнууд. За одоо ингээд харах юм бол 1700 евро, 1100 евро. Charizard PSA 10 26 мянган евро. Энд болохоор Саксны карт нь Wembanyama. Энэ жишээлөө нөгөө нэг Yu-Gi-Oh-гийн хоёр алдартай карт байгаа шүү дээ. Энд зя өглөөний минь манайхаа шинэ бичлэгээийнэ. За анх удаа ганцаараа бичлэг. Одоо влог контент юу гэх юм. Одоо ганцаархнаа бичлэг гэсэн чи жоо эвгүй байна. За тэгтээ яг удахгүй тасчих байлгүй. За тэгээд өнөөдөр convention center hall руу trading card show бөндөө явна. Тэгээд тэнд юу болд юм бэ? Картны үн ямар байна? Тэгээ өөрөө мэдээж карта трейд хийх гин. За явсаар ирсэн. Ирээд тэгтээ шалуулаад юм өгсөн. Card show doubling гэдэг. За одоо тэгээ бондо төтгөш орж үзцгээе. Ерөнхийдөө амар их хүн ирсэн байна. Амар их хүн ирсэн мөн энэ 3 хувааж орж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол 3 өглөө 9:30-аас тэгээ VIP тэгээд өдөр тэгээд одоо минийх болохоор хамгийн сүүлийнх биш минийх хоёр дахь нь тэгээ 3:30-аас хамгийн сүүлийнх нь байсан. Энэ trading юу card show нь болохоор 4:40-гээд дуусах юм билэ. Тэгээд за одоогийн байдлаар ерөнхийдөө бол одоо зүүн захаас нь яваал бөндөө үзнэ. Тэгээд юу вэ танаас ер нь харуул. Энэ Ирландтай нэлийн одоо нэр хүндтэй од гэх юм уу. Pokemon card зарж одоо трейд хийдэг хоёр хосын хэсэг байна. За энийг хараарай манайхан энэ нөгөө бидний хүүхэд байхдаа хаяад байдаг байсан нөгөө нэг ясалдаг хиддэг волканоро цацдаг хайдаг картнууд ч одоо ингээд үнд орсон шүү дээ. Гэтэ яг бидний тэр үед тоглож байсан карт яг ориг үгүй юм байна мэдгүй. Гэтэ ямар ч байсан одоо ингээд чиний картууд ориг гэж бодож байгаа бол ингээд ер нь $15-аас ахуулаад жишээлбэл одоо энд дэдэг ингээд ихэнх картууд бол баг хүн болгонд л байдаг гэсэн. Гэтэ гол нь ориггүй үгүй юу гэдгээс нь л хамаг юм шилтгаалж байгаа юм л да. Жишээлбэл энэ минь гэхэд бол ингээд ай тухайн үеийн картнуудыг жишээлбэл энэ карт бол жишээл надад байдаг байсан. Ориг нь гэтээ алга болцсон. Энэний арай өөр төрлийн би нэг найзтай бэлгэлж ирсэн. Манай найзаас алга болгоцсон юм шиг байлээ. Ингээ харах юм бол ер нь бол карт гэдэг чинь яг одоо биткойн шиг зүйл болцсон байна да. CS:GO-ийн скин нэгтэй ер нь адилхан удах тусам үн цэн гэхдээ эсрэгээр өснө. Вау, nice. За газрууд харж байгаа нөгөө нэг энтхийн хоёр хосын ширээн дээр очиж карта трейд хийх үү, сел хийх үү гэдгээ ярихаар шийдлээ. Энд бас айгүй их очиртай байна. Жохоо очирлж байгаа тэгээ очихоор бичлэг гинэ. За юу ч гэсэн анхны трейд им Japanese booster pack авсан. 5 евро. Миний карта манайхан Cooper Flag-ийн карт 7000 евро. What the heck? За ерөнхийдөө бол трейдинг амжилттай явж байна шүү залуучуудаа. За ингэ явж байгаад карта үнэлж байна. Явж би ингээ Bayern Munich-ийнхаа багийнхаа хүмүүсийг ингээ цуглуулж байгаа байхгүй юу? Тэгэж явж байгаад Musiala, Manuel Neuer. За энэ бол дээр үеийн тоглогч. Beckenbauer, Müller, Harry Kane. Ийм картнууд нийлээд 15. Энийг free гэсэн. Free card. Тэгээд Schweinsteiger энэ байна. Nice one. Йоо, ингээд хараад үзэх юм бол та нар сая картнууд өмнөдийг ер нь харсан биз дээ. Cooper Flag жишээлбэл $7000 гэхэд хэрвээ ямарваа нэгэн байдлаар энэ картыг аваад тэгээд Cooper Flag цаашаага одоо NBA-ийн All-Star олон сонголтоод авраг авлаа гэж бодоход энэ картны үн 7000-аас дээшигээ дахиад 2 нугах магадлалтай ч юм уу те.
Энэндээ ерөнхийдөө trading card-ийн одоо юу гэх юм бэ? Амин сүнс гэх юм уу? Зүйл ерөнхийдөө байгаа. Тэгээд вау, ерөнхийдөө өөрийнхөө хамгийн анхны PSA 10 Pokemon card-ыг олж авлаа, trading хийгээд ер нь бол бодсон шигэ байлаа. Тэгээд үлдсэн картнуудаа зарж байгаад би чи хөл бөмбөгийн баг Германы Bayern München-ийг дэмждэг байхгүй. Тэгээд тэр багийнхаа залуусыг олж авлаа. За дараачих хут PSA 10 €70. Тэгээд би экстра €20 авсан. Nice one. За би одоо та нарт яг Pokemon card хитэн төгрөг байгаа, ямар байгааг PS10-ийн хит байгааг харуулъя зав. За одоо ингээд харах юм бол €1700, €1100. Одоо миний хэлээд байгаа PSA 10 гэдэг чи одоо ийм л үнэтэй болох юм да. Энд Pikachu байна. Тэнд €11,000-ны Pikachu байна. PSA 10 $7200. Umbreon. PSA 10 гэдэг чи ийм л үнэтэй болгоод байна да. Энд болохоор Saxony картны Wembanyama, Anthony Edwards, Yao Ming, Stephen Curry. За нөгөө Яма Мусселагийн карт чинь €1000 гэж юм да. Ингээ картны онцлогнууд амар их байгаа. Энэ гарын үсгтэй Welcome 350 гэж юм. Энд болохоор Frank Ribery 150, Hurricane 120 гэж байна. Амьдралдаа анх удаа яг одоо ийм карт шоунд ирж байгаа болохоор бүр яг ингээд бүр аммаар санагдт юм байна. Би ерөөсөө ингээд грейдинг хийсэн карт надад ерөөсөө байдгүй байхгүй. Тэгээ энэ зүгээр дүүрэн трейдинг хийн, авна гэж зарна гэсэн юмуд бол байна л та. Гэтэ яг ер нь бол яг хажуугаар нь ингээд зүгээр амар хэцүү юм байна. Жишээлбэл Saxony карт гэх юм бол те Luka Doncic-ийн карт ч юм уу Anthony Edwards-ийн картыг ер нь бол одоо аваад хадгалчих юм бол те ирээдүйн одоо од гэсэн тоглогчтой аваад одоо хямдхан байгаа дэр наваа хадгалчих юм бол ерөнхийдөө биткойн шиг үнэ амар өсөхгүй ч гэсэн ямар ч хэлсэн 10 жилийн дараа гэхэд 10 нуглах хэмжээний картнууд бол байна. Яг яхаа мэдхгүй яваал энэ нүгээр. Yo, за PS9 Musella би өмнө нь болохоор тэр Musella-г авсан чи. Just PS8 9. That's nice. Энэ болохоор миний нэг карттай трейд хийгээд би окей. Азтай хам бол дотроос нь юуч гарч ирэх юм бол гэж бодоод. Yeah. Bam азгайлаа. Юуч гарч ирсэн байна. Ингээ харах юм бол SpongeBob McQueen €500, SpongeBob €2000. Wow. Yeah. За карт шоунаас гарч ирсэн. Ерөнхийдөө бол амжилттай юу гэхэд бол амжилттай. Яг гэх юм бол амьдралынхаа анхны PSA 10 картыг авлаа. Тэгээ Bayern München багийнхаа 5 тоглогчийг цуглуулж чадлаа. Ер нь бол €100 ч юм уу зарим нэгэн €200 картуудыг үнэхээр аавыг гэхээр яг үнэндээ зориг бол өгөхгүй юм байна уу. Одоохондоо би ч өөрөө нэг тэгэж амар их карт коллект хийгээд байдаг хүн биш. Гэтэ хэрвээ та нарт таалагдах юм бол subscribe, like апти мартаарай. Тэгээд Pokemon бичлэг дээрээ лайк хэрэг лайктай байна гэдгээс ер нь бол хамаарат би цаашдаа өөрөө ерөнхийдөө бол боксууд онгойлгох болно. Booster box, elite box. Тэгэл шинээр гарсан Standard Heroes in 10 тэр бичлэгийг би нэрээ оруулна энтэг хамт. Нэг тиймэрхүү маркер гад юу Pokemon картад онгойлгоод явах болохоор ямар ч гэсэн ерөнхийдөө лайк апти мартаарай. Энэ бичлэгний лайкууд нэх байх юм бол
цаашдаа илүү их карт нэх болно гэж амлая. Тэгээд хэрвээ чадах юм бол тэ янз бүрийн том карт нэгээд амжилттай байж болж чадах юм бол юу яана. Giveaway ч юм уу те. Цаашдаа. Ерөнхийдөө бол Pokemon төрлийг хүмүүст жоохон ч гэсэн таниулах гэж оролдоно. Гэтэ хэрвээ үнэхээр амжилтгүй авах юм бол зүгээр л чимээгүй өөрөө энэ хүн дээр нэгээл. Тэгээ яагаад та нартай Pokemon карт ингээд үнэтэй байна? Ер нь картууд яагаад ийм үнэтэй байна гэдгийг хуваалцж ийн вэ гэхлээр одоо хуучин шиг өөндөө зүгээр хадгалаад хаяал ориг хөлхийг мэдхгүй ингээл тийм байхаа ер нь бол болсон. Одоо хүмүүс илүү их цуглуулж энэ картнуудыг илүү их үнцэнтэй ховор байх тусмаа тий илүү их хүмүүс авч хадгалдаг болсон тиймээс юу ч гэсэн шкафныхаа буланг ухаад үзэхгүй юу та нар ямарваа нэгэн байдлаар карт гарч ирээд ориг байх юм бол 40,000 евро болох юм л тийм ээ. Тэгэхээр одоо бөөндөө шкафныхаа буланг ухах ээжээсээ асуусан миний багийн карт хаана байна? Одоо авсан карт хаана байна? Би болохоор мэдгүй хинхий найзтайгаа би ер нь төрөвчөндөө хийждэг байсан юм аа. Тэр ч гэсэн буруу юм билээ. Ерөнхийдөө хадгалахдаа маш зөв хадгалах хэрэгтэй. Тэгжиж үн цэнэ хадгалж үлдэнэ. За тэгэхээр Монголд trading card хөгжихийн төлөө нэг юм хийхгүй ч гэсэн та нартай жижигэн өөрхөн бичлэг үзүүлнэ. За тэгээд энэ хүртэл хамт байсан баярлалаа. Би тэгээд одоо энэний ардаас шууд Ascended Heroes тийм задлсан бичлэгээ шууд оруулна. Тэгэхээр энэ бичлэгэн дээр намайг ямар карт хэдэн төгрөгийн үнэтэй карт гаргасныг та нар үзээрэй. За тэгээд of course like subscribe тийм мартаарай. За удахгүй уулзцгаая. Удахгүй Pokemon карт нэх бичлэгээр уулзцгаая гэж хүсье. Ингээ миний анхны ганцаар хийсэн блог байлаа. Thank you. A few moments later. Энд миний collecting album байна. Тэгээд энд өмнө гарсан Phantasmal Flames байна. Ascended Heroes энийг саяхан нээсэн. За одоо бөөндөө хэдүүлээ энэ тавыг нээж үзнэ. Тэгээд энэ таваас юу гарах нь үгүй юу? Хамтдаа сонирхцгоор. За энэ бол Ascended Heroes-ийн тин байгаа. Тэгээд дотроос нь стикер энэ нь болохоор Pikachu tapping гэдэг ингээд height weight гэдэг доотлыг харах юм бол ингээд 5 ширхэг зураг зөвлөж байгаа. Sorry. 5 ширхэг зураг зөвлөж байгаа. Тэгээд энэ 5 зургийг бас зөвлөж болно. За ингээд тавьчих. Тэгээд стикер ингээд тавьчих. Тэгээд дотроос нь 2 ширхэг booster pack гарч ирж байгаа. Ерөнхийдөө бол ингээд за би нэг ерөнхийдөө бол жил 2 жил арай болов. Жилийн өмнөөс ерөнхийдөө бол цуглуулж эхэлсэн. Тэгээд хэрвээ хүсэх юм бол энэ кодыг уншуулад redeem хийгээд одоо нөгөө апп-ийг ашигладаг хүн байх юм бол би бол уншуулахгүй та нар уншууллаа. Зя. Миний анхны full art. Би sleeve авчрах мартсан юм шиг. За. Бидний 2 дахь full art. Nice.
Гэтэ мод монголоор дуусна гэж ерөнхийдөө бол тэгээд манай монголчууд яг ориг карт авъя гэхээр нэгт зах зээлийн үнэ жоохон үнэтэй. Тэгээ хоёрт оруулж ирдэг хүн ховор. Тийм болохоор яг basic energy болж байна. Яа байсангүй. Одоогийн байдлаар хэлбэл хоёр full art гарч ирсэн байна. Ерөнхийдөө нэг хүн сонирхдаг гэж бодоогүй. Гэхдээ ямар ч байсан манай сонирхдаг хэдэн бөөндөө subscribe хийгээд хэрвээ энэ контент таалагдах юм бол цааш та ингээд booster pack юу яана. EX. Nice. CSGO тэгээд Dota гэх юм уу. Тэрэн дээр одоо хүмүүс chess case maze нэгдэг шиг. Энэ бол яг боддоор та яг нээж үзэж байгаа. Гараараа мэдэрч байгаа. Өнөөдрийн байдлаар 2 хиттэй явж байна. Би ингээд total хит болох нь таард харуулна. Amazon-оос ийм картын бити аваарай. Amazon дээр бүр арай л үнэтэй л юм. Нэг юм тийм 45 евро. Тэр бас арай л юм үнэтэй л. eBay дээр болохоор 25 евро. Тэгээ би болохоор өөрөө нэг ширхгийн 10 евро авсан. Яг тийм нэг хоёр дахь зах зээлээс аваагүй. Эхний зах зээлээс авсан болохоор хамгийн амтхнаар нь авсан байна. Тийм болохоор ямар ч байсан хэрвээ ийм карт авах гэж байгаа бол Amazon-оос тэгээ Монголдос хүмүүс оруулж ирээд л дээ. Тэр хүмүүсээс баг авчвал илүү хямдсан байх болов уу гэж бодох юм. Зя. Дараач EX. Ерөнхийдөө бол юу хөөж байгаа вэ гэхлээр Gengar хөөж байна. 800 долларын карт. Одоогийн дотороо хамгийн үнэтэй. Тэгээд full art Pikachu хайж ийн. Хамгийн үнэтэй биш ч гэсэн ерөнхийдөө 350 евро гэж байна. Pikachu. Тэгээ зя нэг иймэрхүү. За өнөөдрийн хит болохоор Canary Ticket Dostox тэгээд 2 EX. За ерөнхийдөө бол өнөөдрийн юм байна. Тэгээд цааш та хэрвээ энэ үзэлт ихтэй байх юм бол Phantasmal Flames-ийн 150 евро буюу одоо Монгол мөнгөөр хэд юм бэ? Бараг 500 мянган төгрөгийн том booster elite box 8. Тийм болохоор хэрвээ энэ контент сонирхолтой санагдах юм бол like, subscribe бити мартаарай.